Монгол Улсын их хурлын сонгуулийн 2 дугаар тойрог их намаас Дашааравдангийн Алтан сүх, Очирбатын Алтан сүх, Доржийн Чингээлбаатар, Даваа нэмийн Батцоригт, Эрдэнэбаатарын Гамбол, Жамсрангийн Цэрэн чимэг, Намжилжавын Сандаг, Шар толгойн Од хөө, Цэрэмтлийн Од гэрэл, Банзрагчийн Бямт орж. Тэгэхээр Монгол сонголт гэдгийн ард бидний одоо үндэсний гол онцлог буюу ялгарл, ондоошил болж явдаг соёл иргэншлийн ялгаатай нөхцөл байдал. Соёл иргэншлээ дагсан ахуй, ёс заншил, уламжлал гэд энэ цогц нэгэн бүхэл ухаан хэрхэн яаж багтаж байгаа вэ гэдгээс хоёулаа яриа. За миний би Монгол улсын их хурлын одоо ээлжид сонгуульд одоо 2 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Ховд аймгийн нэр үсэмийн харьяата Дашааравдангийн Алтан сүх гэж хүн байна. За тэгээд энэ өдрийн мэндийг нийт телевиз үзэгч тэм олондоо одоо амар амгалан гэлж сөрөг дарган сайхан тусч байна өө гэж нутгийн тэм олноос одоо мэндийн мөр өргөж байна. За тэгэхээр таны энэ асуусан энэ Монгол сонголт гэдэг байгаа тийм Монгол сонголт гэсэн бид нөр. Монгол сонголтын цаана юу байна гэхээр ерөөсөө Монголын цаана агуух эцэг өвгдөөс минь бид бүхэнд өвлүүлэн үлдээсэн тэр өв соёл, ахуйн соёл, тэр улс төрийн соёл, тэр дэлхийн хүн төрөлхтний соёл, өнөөдөр дэлхийн хүн төрөлхтнийг энэ өөр өөрийн гэсэн тэр улс үндэстний соёлын тухай асуудал. Энэ нь тэр одоо Европ нь байна уу, Аз нь байна уу, тэр тухайн орны улс үндэстний соёлыг харилцан бие биенийхээ соёлын асуудлыг хүндэтгэж байж тэр улсууд одоо өнөөдөр инг тайвнаар зэрэгцэн очноо гэдэг. Ямар нэгэн улсын өв соёлыг үгүйсгэж түүнийг нь удаан дарамжилж гэх юм бол одоо энэ байж болшгүй зүйл гэдгийг бол би Монгол сонголт бол гэж хэлэх гэдэг. Тэгвэл өнөөдөр манай монголчууд яаж яах гэхээр ер нь монголоо мэдж байгаа юм аа бид нар чинь. Нэрнээсээ эхлүүлээл юу хэлхий. Тэгвэл манай намын хөтөлбөрт өнөөдөр намын даргын хэлтгэлд тэр Монгол гэдгийг өрн бүтэн дурдаад өнгөрцөн байна. Тэгвэл бид нар чинь дэлхийн талыг эзэлсэн агуух эзэнт гүрний үр сад ирээдүй хооч дахин түүх давтагддаг гэдэг тэр шинжлэх ухаанаар доогдсон тэр юмыг дахин бид нэр цаг нэрсэн энэ үед одоо монголчууд яг монголоор ондаших юм аа. Өнөөдөр Монгол хүний хувь заяаг хэн нэгэн мэрэгэн төргөн хүнд татгадаг юм биш. Тэр Монгол хүний хувь заяа гэдэг агуух аав ээж болох гэж байгаа тэр өрх гэр гэдэг юмнаас ихтэй. Эндээс бид нэр ээж нь хин, аав нь хин, эцэг хүн ямар хүрхтэй, их хүн ямар хүрхтэй. Ингэж байж тэр хүнээр хүн хийх тухай асуудал тийм ээ. Ингэж бидний ээж аав одоо өнөөдөр хүн бүтээсэн, хүнийг үлдээчихсэн. Тэгвэл энэ цаг хугацаанд энэ нийгмийн өнөөдрийн энэ цаг хугацаанд бид нэр бусдын ямиг дагаж дуурайж явах тэрэн дийлцсэн юм болоо да. Тэгвэл яг Монгол хүн зочин хүнтэйгээ яаж минь тусаа мэддгийг, яаж өөрийгөө илэрхийлдэг, тэр хүнийг яаж хүндэлдгийг, тэгээд тэр хүнтэй одоо хэрэг зэрэг нь юунд ирсэн, тэрийг сайхан бүрэн бүтэн ярилцаад тэгээд гарах бол энэ Монгол өв соёлд орно. Тийм учраас бид бол ирээдүй хооч болсон энэ үр хүүхдийн сайн сайхны төлөө яа энэ өгүүлэхэд би одоо үр хүүхдтэй яг Монгол хүн үлдээх гэж байна уу? Монгол нөхцөл хүн үлдээх гэж байна уу? Эсвэл Монгол нэртэй үр сад хүний орон зэг үлдээх гэж байна уу гэдгийг бид эргэж харах цаг болсон. Тэгвэл Монгол хүн ямар байх хэвтэй? Юуг мэдэх хэвтэй? Энэ байгаль хөтөлгийтэйгээ яаж харьцах юм? Тэр нутаг устдаагаа яаж харьцах юм? Тэр орон нутагтаа яаж аж амьдарч тэр улстайгаа харилцах юм? Өнөөдөр би Ховд аймгийн дээр юмсан бас 16 байхын настай хүүхэд гараа явж байхдаа сумманда сумаа ярина. Сумаасан гараад аймагт очиход сумаа ярина. Хотод ирэхэд аймгаан ярина. Аймгаасаа гараа явахад улсаасаа гараа явахад монголоор ярина. Тэгэхээр энэ Монголд хүн монголоо ярихын тулд түүхээ мэддэг байх хэрэгтэй. Тэ? Өөрийн эзэн эрх гэж зүйл яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ эзэн эрх гэдэг хоёр үгийн цаана хариуцлага хийгээд эрх чөлөөний тухай ойлголтууд хэрхэн яаж багтдаг юм бол ер нь өөрийн эрхэндээ эзэн байна гэдэг
Монгол ухаан яг юу хэлээд байна? За эзэн ирэх байх тухайн асуудал. Өнөөдөр би хин юм бэ? Хаанаас ирсэн? Хэний үр садын хин? Энэ бүгдийг таних. Энийг таних нь хамгийн анх одоо энэ би эзэн ирэхээ хэлхийн тулд бол эрийн цайнд хүрээд эр биеийг сайхан боловсрож гүйцээд хэн нэгэн сайхан өсгөө хүнтэй ханилан жаргаж тэр хүнтэй ханилан жаргасныхаа учинд уруугдмынхан олон сайхан үр хүүхдийг төрүүлж өсгөж түүгээр хүн хийж тэр хүнийг эзэн ирэхтэй болгох тухай асуудал. Тэгвэл тэр эзэн ирэх гэдэг нь анхан тэр хоёр хүн одоо өрх гэр үүсгэж ханилан жаргахаас л монголчууд энэ хоёр хүнд эзэн ирэхийг өгдөг тэр өрх гэр. Энэ нь цаашид өөрсдийнхөө хувь заяаг хэн нэгэн хүнд даатгадаг, хэн нэгэн хүнээс асуудаг. Ийм зүйл биш. Энэ хоёр хүн тэр ээж аваас тэр ураг удмын хүчээс буулгаад өгсөн тэр агуу өв соёл, ураг удмын хүчийг өөрсдөө өргөж авч, өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсдөө бүтээж сайн сайхан амьдрах. Тэр бүтээж сайн сайхан амьдрсныхаа үр дүнг тэр нутаг усандаа, тэр нутгийн дэм болондоо, тэр улс гэртээ, төр засагтаа. Тэгээд цаашлах юм бол монголчууд дэлхийн хүндрэлтэнд тэр сайн сайхны хүчийг энэ өөрийн эзэн эрэхтээр нэгтгэж цаана улс гэрийн эзэн эрх юу вэ? Тэр орон нутгийн эзэн эрх нь яах юм те? Хов хүний эзэн эрх нь яах. Тэгвэл ерөөсөө хов хүний хариуцлагыг тэр анх одоо тэр монгол ахуйд унсан тэр хүн болж ирж байгаа бүрэн эрхтэй гэдэг бүгдийн онлоо. Их хүнээс харин бүрэн эрхтэй хүн төрдөө шүү. Харин тэр бүрэн эрхийг өөрийнхөө эдлэх тэр орон зайд боловсролынхаа хэмжээгээр эзэрхий хэлдэг. Эрх үүргийн тэнцэл гэж ойлгож болох уу? Энгийнчлүүл. Чи ямар эрх эдэлж байгаа тийм хэмжээнд хариуцлага хүрэх ёстой. Одоо тэгших гээд ярих юм бол энэ зөндөл асуудал үүсэх байх л та. Мэдээж тэр өгдөг ухаанд бол тэгш эрхтэйгээд үр хүүхэд эцэг хүний, өрх гэрийн тэргүүнийхээ аавынхын эрхийг эдлэх үйл гэдэг л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр одоо аав нь аав шиг, эцэг нь эцэг шиг байж, үр хүүхэд нь үр хүүхэд шиг байж. Энэ өнөөдөр ингээд хараад байхлаар одоо сонирн болж л байна л та. Нэг үг хэлэхэд одоо монгол хүний нийт эрхийг бүрэн ойлгоод ирэх юм бол нууцхан дэм амгшил явдаг. Өнөөдөр яахлаараа одоо шөөмж болчих байхтай энэ цагт бас болохгүй л байх. Хэлэх юм бол их байна. Тэр ижил гүйсний асуудлууд. Тэр хамтран амьдрах чинь тухай асуудал. Энэ бол ерөөсөн суур хүн төрлөختний энэ байгалийн энэ жам ясаран байгаа тэр бүгдийн эсрэг асуудал болчиход байгаа. Өт хорхоо шавж ан амтын хүртэл өртөлдөө үлдээдэг байхад яахлаараа энэ оюухан хүн төрлөختний чинь хамтран амьдрахч байх юм. Тэрийг үр хүүхдийн хэн хариуцах юм? Яа тэр ижил хүүстэн байх юм. Эндээс юу гарах юм? Эн чинь одоо жинхэнэ солиод ойлгоцсон солиорл явж чинь гэж хараад байгаа. Тэгэхээр ер нь Монгол гэдэг тэр цагийн цаатгалд юу вэ? Ер нь бид үр хүүхдээ яг Монгол оюунаар нь Монгол хүний тархины дархлааг өмөрдөг. Тэр Монгол гэдэг өв соёлыг дээдэлдэг. Тэр Монгол аав ээжээс унсан гэдгийг бүр мартаж болохгүй. Эдний нэцэг үг дэлхийн шинжлэх ухааны дээр оюухан төндөрлөгтөө үсээд сая жилээ гэтгэлцсэн. Тэр дундаа Монгол орны газар нутгаас 850 мянган жилийн өмнө оюухан төндөрлөгтөн амьдарч байсан улс морын дэлхийн хүн судлалын шинжлэх ухаан батлаад тогтоогоо тавьсан газар орн хүртэл байна. Тэгэхэд тэндээс үргэлжлээд ирсэн бид бүгд таны миний бид бүгдийн аав ээжүүд энэ хугацаанд бүтээснийх нь бит хоёр биенээ хараад Монгол гэдэг юм яриа сууж байгаа. Тэгэхээр энэ агуу үргэлжлэлийг л бид үргэлжлүүлээд аваа явуучих юм бол чиний хөгжил юм аа. Эндээс хэрэглээний асуудал гэдгийг салах хэрэгтэй хөгжлөөс. Яг хөгжил гэх юм бол чи хаанаас өнөөдөр хүртэл яваад ирсэн. Хэний үрс болоод хэн болоод ирсэн. Тэр агуу орон зайг л энэ нийт монголчууд хүн төрлөختн энийг ойлгоод явчих юм бол одоо энэ цэнхэр гариг дээр энэ их дэлхийг бид нэр хайрлаж сайн сайхан амьдрах болох. Тэр агуу зам өв соёл чинь хэрэгтэй юм аа гэж дуурах. Монгол ухаан, Монгол оюун бэлэг гэд ингээ ярихаар төрөний эзэн эрхтэй холбоод ярихаар өнөө цагийн ялангуяа сүүлийн одоо 30 гаруй жил хууль тогтоох байгууллагаас батлагдаж гарсан бодлого шийдвэрүүд, хууль эрх зүйн баримтчуудыг харахаар эзэн боолын харилцаа энэ нийгэмд илүү төлхөө бийжиж хэрэгцсэн байна уу гэж ажиглагддаг. Тэгэхээр эзэн боол байгаа тохиолдолд эзэн гэж нэг хэмжээгүй эрх мэдэлтэн байна. Бус нь бол боол байна гэд. Тэгэхээр ийм үед
бид Монгол оюун санааг хэрхэн яаж бадраах вэ? Бид айл өрх гэр болгон өөрөө өөрсдөө тухайн гал голомт дотроо эзэн эрхээ эдлэх ёстой маа, ийм учиртай юм а гэдэг ялгамж заагийг хэрхэн яаж ойлгох ёстой вэ? Монгол оюун гэдэг энэ одоо яриан дээр монголчуудын бие махбод гэдэг зүйлийг адгууслаг чанараас нь давуулан хөгжүүлсэн ямар ололтууд яригдав? Тэгэхээр Монгол хүн одоо бидний эцэг өвгүүд харин хин нэг болон хин нэг боолчилж байгаагүй. Өөртөө боол болж үзээгүй. Яасан гэхээр тэрийг хүнийх нь ёсоор тэр хүн гэдэг эзэн эрхийг одоо хүндэлж тэр эзэн эрхтэй найздаг байсан. Энэ жишээ нь одоо нэг том хүндэлийн мөр байна. Бидний амьдралд. Хүн өөрөөсөө дээш хүнийг өргөж хүндэл. Үйл хэргийн сайхан өргөж таам тий. Үе тэнгийнхнийгаа итгэж хүндэл. Өөрөөсөө доошхыг тосож хүндлэгээ сурцсан. Ингээд хүндлээ сурцсан хүн бусдаас тэр хүндлэлийнхаа тусыг ашгүй авч яадаг юм. Бид нэг энэ хүндэлийн мөр дээр ингэчих юм бол энэ эзэрхийн ялгаа энэ дээрээс гараад ирж байгаа. Хүүхэд юм бэ? Бонд үеийн юм бэ? Ахмад үеийн юм бэ? Тэмч учраас монголчуудын дунд хүн ахта, дээлцахта энэ нэрсэл эзэн эрхийн тухай бол хамгийн тодорхой хэлээд өгсөн үг нь. Нэгд үгэн дотор л үг хийцэн хүмүүс манай хүмүүс эцэг үг. Тийм учраас л одоо ерөөсөн монголчууд тэр би хаан төрсөн хэний өрөөгүүд мө гэдгийг би ерөөсөн сайн судлаач. Тэр ямар баатарлаг зэрэг жанжин байх юм хамгийн гол нь би монгол хүн юм аа. Тэр монгол хүний тэр одоо энэ цагаар ярих юм бол тэр хэмжээ буюу тэр энэ цагийн хэллэгээр бол стандарт гэдэг. Тэр монгол хүний тэр стандартыг хангах тухай л асуудал. Тэр хүнтэй бүрэн мэдлж мэддэг тэгээд тэр хамгийн энгийн шинүүдээс л бид нэр алдчих штеп мэдлэгээс эксперлээд. Тэгээ энэ бүгдийг л одоо энэ онлын дагуу олон жил судалсны үр дүнд энэ онломоор бид цаана юм гэж хэлдэг. Эсвэл өөрөөсөө энэ өв соёл ахуйн соёл эзэн болмоор байна. Ингэчих юм бол бид хэд монголоор л амьдчих юм бол сайх шүү дээ. Харин энэ монгол соёлоо хүндлэх юм бол тэр хөгжөөд байгаа бусад улс үндэстнийхээ соёлыг бид нэр таньж мэдээд тэрийг хүндлээ. Тэндээс жавах юм байл биднийхээс суралцах юм байна. Тэр монгол стандартыг иргэний хөдөлгөөний нам монгол хүний стандартыг бий болгож чадсан уу? Энэ тухай онол байна уу? Энэ дээр одоо ерөөс онолдор бол бүгд байх. Монгол хүн энийг хідэн намарт одоо хідэн насан дараа энэ монгол хүний стандарт гэдэг юм ойлгоцсон байх юм бэ. Тэгвэл үндсэндээ энэ цаана одоо маш том асуудал юм гэхлээр. Энэ бол их том боловсролын тогтолцоо болох нь шүү дээ. Тэгээд энэ нам өөрөө цаана юу хариуцах гэж нэхлээр энэ хүний үндсэн эрх гэж юу юм бэ? Эргүүний дэгширх гэж юу юм бэ? Ардны мөрөн эрх гэж юу юм бэ? Тэгвэл та бүхэн хувьд бол хүний үндсэн эрх нь яаж хангаж өгөх вэ? Тэр эргүүний дэгширх гэдгийг яаж хангах вэ? Тэр эргүүн гэдэг чинь өөрөө тэр стандартаа хангаад ирсэн. Тэр эргүүний стандарт тэнцэж байгаа асуудал. Намын дараагийн тэр элтгэлд орсон. Нэг дөр 13 дугаар зуунд монголчууд 950 мянган эргүүнтэй 250 сая малтаа гэж хэлсэн. Тэр 950 мянган эргүүний стандарт хангацсан. Магадгүй тэр 250 саяд нь хэдэн бочир хэдэн эргүүний стандартаа хангаагүй юм. Оруулсан юм. Тэрийг бол намын хэлтгэл дээр хэлсэн байх шүү дээ. Тэгвэл энэ эргүүний стандарт гэдэг юмыг одоо яаж тэгш эрхийг хангадаг юм бэ? Тэрний цааталт нь одоо тэр жинхэнэ түрүүн ярьсан бидний эзэн эрх болсон тэр монгол хүний тэр үнцэн болсон хүний үндсэн эрх гэж байгаа. Тэрийг юу гэж байгаа. Тэн дээр л тэр бид нэр эзэн эрхийг яриад байгаа. Тэгвэл энэ ард түмний эрх гэж байна. Ардын мөрөн эрх. Энийг яах вэ? Энийг өнөөдөр нам төр нам улс төр нам засгийн харилцаагаар энэ бүгдийг шийддэг юм аа гэж. Тэгвэл бид чинь бас хүн болохын тулд энэ нам гэдэг юмыг зайлшгүй энэ харилцааныхын дагуу хөдөлгөж байж тэр эрх зүгүүдийн боловсруулж байж ингэж байж бид тэр монгол хүний гэдэг тэр том стандарт байдаг тэр эргөнийхэн хөгжил рүү гэдэг хөтлөх ёстой. Энийгээр хамгийн энгийн юм би хаанаас ирсэн хиний хүүхдийн хиний урс садын гэх дээр нь одоо би цаашид яаж энэ ургуудамда энэ нийгэмдээ
энэ засаг дөрдөн Монгол хүнээр хувирлцаанд ямар байх хэвтэй. Зүгээр л нэг дураараа дургсан нэг өгд гэлдэг. Дураараа дургсан дунд чимгээр жиргсэн. Тийм байж болохгүй чинь хов хүн төрсөн бол ээж аваас онцлол юм бол тэр ургуудмыг хариуцлага байна. Тэнд хариуцагдах ёстой байна. Тэрнээс цаана тэр хошуу нутаг уулсан дан хариуцагдах ёстой байна. Тэр хүн байгалийн харилцаагаа зөв тэгвэл тэрнээс том харах юм бол энэ уг төрхийн зам ёсоор байгаа энэ байгаль ихтлэхийн нар сар од гарах хэрэгтэйг тэр харилцаанд тэр хүн чанараараа харилцах. Тэр хүний ёсоор харилцах. Ямар бид өөрийнхөө сайнд ир хүн болцсон биш. Энэ нар байхгүй бол яах юм? Од түүхгүй бол яах юм? Сарам гарахгүй бол яах юм? Энэ үүс ногоон урахгүй бол юу болдог вэ? Энэ байгаль хөтлөгийн нэмэхгүй бол юу болдог вэ? Энийг огт мартцаа өөрсдөө л нэг эрийн сайнэр хүн болцсон юм шиг ингээд бодоо яваад байгаа. Одоо дэлхийн нийт хүндрэлтний алдаа гэж хэлэх юм аа. Тэр дундаа Монгол улс бол тэр хөхнөрөтүүд хүмүүнээ гэдгээр юм бол бид энийг бүр хариуцах ёстой. Ингэж байж бидний эцэг үгүүд тэр яг хөхнөрөт хүмүүнийхээ үгийг мэдсэн учраас тэр хариуцлагаараа тэр агуу мянгаар нь том гүрнүүдэн байгуул дэлхийн хүндрэлтний хариуцж ийсэн. Эзэхтүүд байсан. Тэгвэл энэ цаг нь болсон. Энэ цагийн сонголт болсон. Энэ загт дахиад тэр Монгол сонголт гэдэг байгаа нь энэ ерөөсөн бид эзэн эрхээ эдлэх тэр хүний эзэн эрхүүдийг онсон газарт нь авч тавьж өгөх тухай асуудал энэ онл номоор бид гаргаж ирж байгаа. Тийм учраас энэ хүний одоо яг хэн байх юм өөрсдөнд нь сайхан хэлмээр энгийнээр ойлгох юм бол тэр хүнд буруу өгч болохгүй л дээ. Энд чинь энийг таньж мэдэж хэлж өгөх тэр орон зай байхгүйсэн хэлэх хууль эрх зүйн орчин юу вэ? Зүгээр одоо бол хүн болгон өнөөдөр зөвхөн нэг амжиргааныхаа төлөө л зүтгэж юм. Тэгвэл ийм том орон зайгаад би энэ яах хэвтэй. Монгол хүн яах хэвтэй. Энэ дэлхийн хүндрэлт нь яах хэвтэй гэдэг цаг хугацаагаар харах юм бол монголчууд өөрөөгөө болох нь тун амархан орох юм байна. Ингээд энэ өв соёлоор дамжуул аав ээжигээ гүндлээд одоо өнөөглөөний нар бороо орохгүй бол ямар байх вэ? Энд чинь хэвчээж нэмнүүлээд сайхан нар гараад орой сайхан сар гарч ирэл жаргаал ингээл явж байгаа чинь амьдрал шүү дээ. Энэ амьдрал дунд тэр хүний ёсоор л амьдрах тухай асуудлууд яригддаг. За ярилцсанд баярлалаа танд. Амжилт хүсье. За гэлээ тэгээд одоо төрсөн нутагтаа нутгийнхаа дойрогт баруун гэдсэн дэ 2-р дойрог болсон ховдчууд, усчууд, завханчууд, говьлтаачууд бид бүгд нэг сайхан нэгдэж нийлж байгаа их Монгол улсыг дахин босгож ирж монголчуудаа тэрнээс цаашаа дэлхийн хүндрэлтний амар амгалан зам нөхтлөх юмаа гэж монгол хүн бодож байх хэвээр. Ингээ бодчих юм бол өөрсдийн чинь одоо эзэн эрх тэр хариуцах юм хариуцаж хүний ёсоор амьдран орших юм сайхан цаг ирж байгаа шүү. Тэгээд ийм учраас бидний одоо энэ их үйлийг дэмжиж, үйл хэргийг дэмжиж, иргэний хөдөлгөөний нам болон энэ 2-р дойрогт нэр дэвшиж байгаа 10 сайхан хандгар ирчүүдийг энэ үйл хэргийн төлөө нэгдээд нийлээд явж байгаа юм шүү гэдгийг бас сонгогч түмэн олондоо хэлэх байна. Тэгээ та бүхэнд нийт ард өмнөдөө энэ сонголтод нь амжилт хүсье гэж хэлэх. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.